та бүхэн бол одоо нэг талаасаа мэдээж сургалтанд сууж байгаа. Нөгөө талаасаа яг олон нийт залуучуудыг төлөөлж энэ парламентын үйл ажиллагаанд шинэ бодлого, шинэ өнгө төрхийг оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэхэд та нарын санаачлаг бас хэрэг болно гэдэг талаасаа бид бол анхаарч ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. 1600 оюутан энэ хөтөлбөрт бол бүртгүүлсэн шатны шалгаруултуудыг даваад шилдэг 100 оюутан энд цугларсан байгаамаа. Энэ Open Parliament хөтөлбөрийн явцаас нэг оюутны гаргаж ирсэн санаа нь өөрөө хууль тогтоох явцад ороод ирэх юм бол энэ маань бол бидний хувьд маш том хэмжилттэй болно. Энэ дотроос та бүхэн бас авахмаа аваад мэдхмаа мэдээд тэгээд энэ гишүүдээсээ бас туршлага судална. Нэг сарын хугацаанд сурсан мэдснээ одоо эргээд иргэн тойрондоо бас яаж ажиллах юм байна гэдэг мэдээллийг бас түгээх маш том дуу хоолой болох болов уу гэж бас бодож байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор ерөнхийдөө хууль батлагдсан гарах үеийн процесс нь яг яаж явагдгийг, анхны хилцүүл бодлого, эцсийн хилцүүлэг яаж явагдгийг гэх мэтлээ хууль батлагдах процессыг судлах зорилготой байгаа. Ирээдүйд ажил мэргэжлээ сонгогч байгаа, суралцж байгаа оюутнуудад энэ шийдвэр гаргах процессд оролцох. Ер нь энэ шийдвэр гаргах процессд эргэн үний хувьд оролцно гэдэг нь ямар үн цэнтэй байдгийг, шийдвэр хэрхэн гардгийг, шийдвэр гаргах процессд мэргэжилтнүүдийн дуу хоолой оролцоо ямар үн цэнтэй байдгийг бэ гэдгийг ойлгуулж таниулах ийм зорилго, агуулга, аргачлалын хүрээнд бол энэ хөтөлбөр маань явж байгаагаараа онцлогтой юм байна.